бодоогүй байх сонгодог хариултч хариулъя зарим зүйлд. За таны над гой сайхан зураг авахулж дээр нь гой сайхан үг бичих яах вэ? Одоо хөрсөн дээрээ буух хэрэгтэй байна. Та наашаа жоохон харж байгаа. За энэ сонгуульд хэдүүлээ нэр дэвших юм бол гарахгүй. Манай нам бол рейтинг унтсан тун хэцүү нөхцөл байдалтай. Одоо бид нар ч ерөөсөө ганцхан арга байна. Өөр ямар ч арга байхгүй. Яагаад бид нар хардгүй? Юу яагаад гэж? Энэ хар. Боловсролын зээлийн сангийн хулгайч. Бүр өчнөө саяар нь тэрбумаар нь хулгайлцсан. Ийшээ хар. Ногоо автобусны хулгайч. Ийшээ хар. Ковид үеэр бүгдийн тонцсон хулгайч. Ийшээ жижиг дунд үйлдвэрлэлийн сан, тариалан эрхлэх сан хулгайч. Тэгээ бүгдээрээ нийлээ нүүрсний хулгайч. Ийм бай. Хулгайчаа гэдэг шиг. Харин чи болчиход байна. За тэгэхээр одоо биднэрт ганцхан хүзэр байна. Өөрсдөөсөө шал өөр хүмүүсийн ой ухаанд оромгүй тийм шин залуу шижигсэн залуучуудыг чагсаалтаар гаргаад өөрсдөө ардан дагаж намирах. Хөөе. Наач их зүв санаа. Тэгвэл надад нэг юм гадаадд ихтэй сургууль төгссөн, аюу мундаг сургууль төгссөн нэг инженер дүү байна. За Тэрийг гаргачих л та. Яг тийм бэ. Надад бас нэг юм хөөрхөн хүү байна. Өмнө өрөөсөө ч улс төрд орооцолж байгаагүй, нэр цэвэр, хулгай, зэлгийн, элдв янзын юм юу орооцолж байгаагүй. Тэр нэг өөрөө нэг хөөрхөн стартап энтер хийгээд явдаг. Тэгж төвшүүлж. Хөөе, надаас нэг ийм хүмүүс ээжүүд эмэгтэйчүүдийн төлөөлөл өөрөө бас одонтой залуухан тий өмнө хэрэг төвхөд орооцолж байгаа. Энэ бол бас нэг аюу шин сонголт шүү. Энэ бол гар нь бат. Тийм ээ. Надад яг нэг бодсон хүн байна. Бид нар гол нь кулер хэрэгтэй. Нийгмийн ялгаатай бүлгүүдийн төлөөлөл болох хүн хэрэгтэй. Кул ганцтэй. янз юу кул юм. За хамгийн гол нь наад хүмүүсийг чинь чагсаалтанд оруулчихаар та араас нь гинжин сайн татаад чадах юм байгаа үстэй. Асуудалгүй. Кнопо даруулаад намын бодлогоо мөрдүүлж чадна үз? Асуудалгүй. Ваа, нам гоё харагдана. Зөвүүн харагдана. Хин чимэн болно гэж төсөөлөөгүй. Жагсаалт гараад ирлээ хүмүүс ваа пүү па бөө юм болно. Nice.